чулуун явган замын гүйцэтгэлийн чанарын талаар. Өнөөдөр бол ерөнхийдөө бас иргэд мэдхийг хүсэж байгаа. Дээрээс нь энэ төрлийн аж ахуйн ажил хийдэг хүмүүс саналаа хэлж байна л да. Танаа нийслэл ингээд ажил хийхлээрээ заавал ингэж албаар ийм муу гүйцэтгэлтэй хийдэг юм уу гэж. Тэгээ юуны талаар ярьж байгаа хэрэг ерөөсөө материал бол чулуу л өөрөө материал нь сайн байгаа. За бид нар бол дэлхийн бусад одоо томоохон хотуудын жишгийг бас сайн жишгийг аваад төв замынхаа дагуу явган замаа бол чулуун замаар одоо ингээд хийж байгаа. За энэ ажил бол сайнтай муутай ингээд явж байгаа. За ерөнхийдөө өнөөдөр бол гүйцэтгэл бас нэлээд өндөр хувьтай дуусж байгаа, шувтарж байгаа гэж ойлгож байгаа энэ ажлын хувьд. Тэгээ материалын чанартай байлаа гэд гүйцэтгэл муу бол бидний энэ эцсийн зорилго алдагдж байгаа юм шүү. Тэгээ асуудал бол ерөөсөө энэ чулуун замын төвшний асуудал байна. Төвшин өнөөдөр бол яг газар дээрээ нэг буудал дээр бол нийт талбайынхаа 80% нь төвшин зөрүүтэй төгсдөлтөр дарга. Тэгээ энэ дээр хяналт тавьж гинөө 20% шаардлага хангаж байна. Тэгэхээр одоо энэ алдааг гүйцэтгэх ажиллах хүчний дутагдaltaй байгаа асуудлаар бид нэр хүлээн зөвшөөрөөд хаах юм уу? Тэгээ эн чинь бол худалдаа авалт чинь бол нэг групп компани юм уу төлөөлөгч нар эсвэл гадны зээл тусламжаар хийж байгаа ажил бол биш. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа ажил гэж ойлгож байгаа. За тэгээ энэ замын гүйцэтгэлийг одоо ямар шалгуураар хүлээж авч байгаа вэ? Гүйцэтгэлийн чанар дээр одоо энэ ямар хяналт тавьж байгаа? Чулуу байна уу, бэлтаа байна уу бид нэр төвшинг тэнцвүүлэх ёстой. Тэгээ нэг ажлыг нэг л удаа чанартай хийгээд гарах ёстой. Хэрвээ одоо эргээд энэ тэр төвшин тэнцэхгүй байгаа энэ замуудыг дахиж хуулж хийх үү? Дахиад зардал гарна. Эсвэл ингээд орхиод өнөөдрийн гүйцэтгэлээр нь хүлээж авах гэж байгаа юу? Материал бол өөрөө чанартай маш олон жилийн ингээд эдлгээтэйгээд танилцуулагдж байгаа чулуун зам өөрөө. Тэгтэл бид нэр ингээд гүйцэтгэл дээрээ алдаад байна. Маш их зам хөндөй байна. Маш их зам төвшин тэнцэхгүй байна. Энэ асуудлаа газар дээр нь явж яг мэдж байгаа юу? Энэ дээр хариулт амаар байна. Баярлалаа. Хин хариулах уу? Давуу талын орлогч хариулах уу? За давуу талын орлогч. За их жарлын төлөөлөгчийн асуултанд хариулъя. За 2024 онд нийслэл Улаанбаатар хотын Баг тойроо, их тайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж их одоо нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 58.6 км урт нийт 199 мянган метр квадрат хүү явган замыг Улаанбаатар хотын 2040 одоо ерхий төлөвлөгөөнд тусгацсны дагуу одоо гол магистралуудаа явган замуудаа засаж олон улсын жишг иргэндээ ээлтэй хүртээмжтэй байдлаар шийдвэрлэе гэж. 20 минутын хот ерхий концепт гэдэг бол нэгдүгээрт явган алхах, хоёрдугаарт нийтийн тээвэр. За энэ зорилтын хүрээнд Улаанбаатар хотын саяны тусгацсан байрлалууд дээр 199 мянган метр квадрат явган замыг 58.6 км зам дээр засвар хийхэд нийт Улаанбаатар хотын явган замын хүртээмж өмнө байснаас 30% нэмэгдэж байгаа. 30%. 16 ширхэг автобусны буудлуудыг бид нэр өргөтгөж явган замыг хийхдээ бусад талбар, эдэлбэр газруудыг түүцнүүдийг чөлөөлж, явган замуудыг чөлөөлөөд хуучин байснаас Улаанбаатар хотын саяны 6 байрлалын талбар дээр нийтийн одоо эдэлбэр газрын явган хүний алхах зам бол 30%-аар талбай ихсэж байгаа. Тэгэхээр 20 минутын хот гэдэг концептоо нийцүүлээд Улаанбаатар хотыг иргэдээ ээлтэй гудамж талбайгаар алхахад болон скутер явган замаар явхад тохиромжтой байдлаар бол явган зам скутерийн талбайг бол ингэж юугаар 30% нэмэгдүүлж байгаа гэж бас хэлмээр байна. За мэдээж бид нар энэ байршлуудыг хуваагаад 15 байршил дээр хэсэгчлэн тендерийг 2025 онд бол зарласан. Үүнээс 13 байрал дээр нь бол сонгон шалгаруулалт амжилттай явагдаж, за энэ онд гүйцэтгэл хийснээр нийт ойролцоогоор 47% орчим буюу одоогоор өнөөдрийн байдлаар 43 мянган метр квадрат ажлыг бол амжилттай дуусгаад 2025 онд бол энэгээр гүйцэтгэлээ хаагаад хэсэгдсэн байдлаар улсын комисс ажиллуулахаар бол
төлөвлөж байна. Тэгээд 2026 онд бол үргэлжлүүлээд саяны одоо дутуу ажлуудаа бол гүйцэтгэх нэ. За төгсний зөрүү 80% гэдэг бол бас би инх чарган төлөвлөгчийн хаанаас ийм мэдээлэл авсныг бол бас сайн мэдэхгүй байна. Одоо явган замын одоо чулуун явган замаар ажлуудыг гүйцэтгэхэд өмнө байхгүй байсан одоо автозам бусад одоо нийтийн эдэлбэр газар замуудтай уялдуулан одоо тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан мөн бол хүүхдэд төрж байгаа тэрэгтэй ээж нарт зориулаад явган хүний талбайг төв замын дагуу дээр бол орц гарцуудыг уусгаж хийж байгаа. Өмнө нь бол Улаанбаатар хотын их тайвны өргөн чөлөө Баг тойрон их тойрог эсгүүд дээр бол явган замуудын одоо тэрэгцэртэй иргэд явхад бол маш хэцүү. Дээрээс нь одоо энэ дөрвөлжин шоо зарим явган замын хийцлээс болоод одоо манай энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол энийг бол бөөрийн одоо өвчлөл 1 2 гэдээ бүр ангилсан байдаг. Би өөрөө бүр энийг хамтдаа явж үзээд одоо энэ нийт одоо инх тайвны өргөн чөлөө их тойрог Баг тойрогийн эсгүүд дээр бол одоо тэрэгтэй ээжүүд болон иргэд алхах, дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо хөлний асуудалтай олон иргэд явхад одоо хүртээмжтэй болохоор замуудыг бүгдийг нь уусгаж хийж байгаа. Тэр өмнө нь бол Улаанбаатар хотын их тайвны өргөн чөлөө, Баг тойрог их тойрог, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж гэсэн энэ яг Улаанбаатар хотыг төвийн 6 дүүргийг холбосон одоо төвийн эсгүүд бол одоо өндөрчлөлтийн зөрүүнүүд бол их байсныг харин сая явган замын шинжилгээ ажлаар бол бүх одоо энэ саяны хийсэн үндсэн чиглэлүүд дээр бол нэг төвшөнд буюу одоо тэрэгцэртэй иргэн явхад хүртээмжтэй нэгч саад болж төвшингийн зөрүү гарахаагүй байдлаар нийт 2500-аад жижиг уулзуур буюу огтлцлуудыг шинжилж хийсэн. Тэгэхээр энэ байдлаараа бол манай одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрэс нь хүүхдийн одоо тэрэгтэй ээж нар бол хүүхдээ төрж явхад бол тохиромжтой, дээрэс нь одоо хөлний асуудалтай манай иргэд маань бол нэг төвшөнд явхад Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн холбож байгаа гол магистрал явган замын эсгүүд бол хүртээмжтэй болсон. Дээрээс нь нэмээд өмнө байгаагүйгээр саяны ажилдаа уялдуулаад нийслэлийн явган замыг саяны төв замууд дээр 30%-аар эдэлбэр газруудыг бол нэмэгдүүлсэн гэж хэлэхээр байна. Төгсдөлгөд дараа энэ дээр бас нэмээд тайлбар хэлэхээр бол таалж болж шүү. За төгсдөлгөд дараа. За их жаргалан төлөөлөгчийн асуултанд хариулъя. За уг чулуун замын Баг тойрог хэсгийн Баг тойрог их тойрог хэсгийн нийт 30.5 км урт энэ чулуун замууд дээр бол захиалагчийн хяналтыг бол нийслэлийн хөрөнгө оруулалтын газар бол хийгдэж байгаа. За тэгээд тухайн үед бол зураг маань манай хүрээлэн маань зурж захирагч баталж хийсэн байлээ. Тэгээд мэдээч яг сая ажил хийж явах явцад удирдлагууд бас хэд хувааж аваад байршлууд дээр бол ажилласан байгаа. За миний хувьд эдэр даргатай хамтдаа Олимпийн гудамжийн хэсгийг бол бас хариуцж авсан байгаа. За яг газар дээр очиод ажиллахад бас заримдаа аялын зураг дээр гарч байгаа жижиг сажиг өөрчлөлтүүд бол нэлээдгүй гарсан. Энийг бол үгүйсэхгүй. Тэгээ энэ бүрийг бас очиж удирдлага зөвхөн хөрөнгө оруулалт гэлтэхгүй бусад удирдлагуудын төвшөнд бас хяналтыг хийж за тухай байршил болгонд нь гарч байгаа жижиг энэ өөрчлөлтүүд болоод өөрчлөлтүүдийг бол хийгээд ингэж явсан гэж ингэж үзэж байгаа. Тодруулсан их жаргал төлөөлөгч тодруулга 1 минут. За даваадлаа би тантай бол энэ зорилго тэгээд энэ уусгалтын талаар бол огт маргаагүй би санал нэгж байгаа. Та миний асуултанд хариулсангүй. Би танд 2 чулуу хоорондоо уулзахгүй байна л гэдэг юм хэлж байгаа. Явган иргэд явж байгаа таатан орчин нөхцөл бүрдэж байгаа тэр дам нөлөөллүүд бол бүгд үнэн таны хэлж байгаа. Айгүй энгийн асуулт шүү дээ. 2 чулуу хоорондоо уулзахгүй байна. Тэрийг би 80% гэж хэлээд байгаа. Дурын байршил дээр өнөөдөр очиод харахад 2 чулуу уулзахгүй. Миний асуулт бол деталь дээр бид нэр алдаад байна. Энэ деталийг хянаж байгаа шалгаж байгаа газар хүн гэж байна уу? Энэ дээр тэр гүйцэтгэгчдэр одоо хяналт тавьж энэ ажлыг чанаржуулах асуудлыг л би асуугаад байна шүү дээ. 2 чулуу хоорондоо уулзахгүй байна гэдгийг та ойлгож байна уу? Энэ бол аж ахуйн Даваадлаа. Нэмж хариулъя. За анх чарлан төлөөлөгчийн асуултанд хариулъя. Энэ 2 чулуу хоорондоо уулзах гэдэг бол чанарын асуудлыг ярьлаа. Ажил гүйцэглэе. Инженерийн хийсэн зураг төслөөр бол 2 чулуу хоорондоо уулзах ёстой.
За өнөөдрийн байдлаар нийт 43 мянган метр квадрат явган замын ажил гүйцэтгэгчдэд дусснаас 30% нь буюу ойролцоогоор 15 мянган орчим нь бол Монгол аж ахуй нэгжүүдээс чулуу нийлүүлэгдсэн. За Монгол аж ахуй нэгжүүдийн чулуу үйлдвэрлэгчний холбоотой бол нийслэлийн зүгээс хамтарч ажиллаад засаг дарга болон миний бие Монгол чулуунуудыг бол үйлдвэрлэл дээр дэмжиж ажиллаж байгаа. Гэвч одоо манай Монгол чулуу үйлдвэрлэлийн аж ахуй хөгжих шаардлагатай байгаа. За нэг чулуу орохороо 8 одоо эртээ хөрөөн дээр зэрэг ордог. Тэгээд нарийн тохируулгатай ажил явагдахаас шалтгаалаад манай чулуу үйлдвэрлэгчний холбоо тохируулганаасаа болоод зарим чулууны хэмжээн дээр бол алдж байгаа. Нэг чаглалын хөрөлөөлөгч. Тэгэхээр чулууны хэмжээн дээр алдснаасаа болоод тодорхой хэмжээн дээр бол явган замын чулууны амсрууд зөрж байгаа асуудлууд болж байгаа. Гэхдээ Улсын комисс хүлээж авахын өмнө нийслэлийн засаг даргын 1-р олгогчийн үүргээр миний бие өөрөө бүх байрлалууд дээр явж чанарыг шалгаж үзнэ. Тэгээд чанарын асуудлуудыг бүрэн засуулж арга хэмжээ авч бүх одоо энэ чулуун автангуудын хөдөлгөөнгүй, сул хөдөлгөөнгүй, дээрээс нь явган замын уул зурууд зүрхгүй болсон асуудлын араас бид нар Улсын комиссд хүлээлгэж авч ажлыг бол дуусгав. Ийм учраас одоо бол ажил гүйцэтгэж байгаа. Тэгээд засаг даргын үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын ерхий менежер Батцорыг дарга бүтээр бол бүх байрлалуудыг хувааж авч чанарыг бүрэн шалгаж чанарт нийцсэн тохиолдол бол Улсын комисс төлөөлөж.